хөрөнгө оруулалт оруулж байгаа гахалтай эзэгтэй нартай сайхан өдрийн мэндийг хүргэе. Саванаа та бүхэндээ өнөөдөр шинцаа болон ногоон сангины хэрхэн хөлдөх аргачлалыг хуваалцах байгаа. За энэ хүү шинцаа гэдэг ногоо бол миний хамгийн дуртай хайртай ногоонууд юм нэг байгаа. Яагаад гэхээр төмөр дутагдлыг супер сайн хүйж өгдөг. За цусндаа холестеринийг бас маш сайн бууруулж өгдөг. Шидтэй, хүчтэй ногоо байдаг. За бүгдээрээ хөлдөх ажиллагаанд орцгоё. За ингээд шансааныхаа ишиг болон навчийг тус нь ингэж хөлдөж байгаа. Өөрөөр бол детокс ажиллагаан дээр буюу одоо шүүс шахаж уухад би ишийг бол илүү их ашигладаг. Навчид ногоог нь болохоор зурш болон салаад амтлагад за мөн маш гоё дээр шөлтөө хоолнд хуурган бас энэ хөө шансааны ишиг бол ашигладаг байгаа. Тоолыг маш гоё өрмөс амт оруулдаг байгаа. Шансаа тэр гайхам гэсэн ногоо шүү. За дараагийн ажиллагаа маань ногоон сонгоны бүдээрээ хичээд шууд хөлдөг. Одоо бүгдээрээ ногоон сонгоныг хөлдөг гэж байна. За ногоон сонгоныг хөлдөхөд маш сайн механик бохирдлоос нь цэвэрлээд гаднах бохор хэсгийг аав тий одоо гаднах одоо иш шороотой байдаг тий ургадаг хэсгийг ногоон сангина хэрчлээ. Ногоон сангаа яг хөлдөгөөр яаж ашиглах вэ гэвэл буцаж байгаа хоолндоо, халуун хоолндоо, засвал болоод аягалсан байгаа шүлэндөө хөлдөөс ногоон сангинаасаа хийгээл болоо. Ер нь бол маш гоё. Бол айгуу гоё яг шинээрээ ингээ хадгалдаг байгаа. Тэгэхээр та нар маань ногоон сангиныг хийгээд хөлдөөж хадгалаарай. Болж байна. Өнөөдрийн хичээлээр шинцаа болон ногоон сонгоныг хэрхэн яаж хөлдөг харгачлалыг хамтдаа суралцлаа. За энэхүү ногоон сонгоныг маш амархнаар ингээ хэрчилээ. Тэгэхээр бууз болон хуушуур за өөр байн шиг л одоо хоолндоо ногоон сонгоно хөлдөөс ногоон сонгоно хийхэд амархан боллоо. Ингээд бидний эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх энэ гайхалтай ногоон ажиллагаа сургалтанд та нар маань маш олон ногоонуудыг одоо хөлдөөж бэлтгээд ажиллаж байгаа. Тэгээд маш их бас ядарч байгааг бас саванаа нь ойлгож байна. Тиймээ та ирээдүйн өөрийнхөө одоо их цагийг бас хэмнэж байгаа гэдэг бас битгий мартаарай. За өнөөдрийн хичээлдээ хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн хичээл хүртлээр түр баяртай.